4-р төгс төгсөж байгаа. Манай аав гिचэл орж явахад багшаас чөлөө аваад хөгжмөчгийн дунд сургуульд ирж шалгуулж. Юу гэж мэдэхгүй. Энэ контраст гэдэг хөгжмөг бол тухайд мэддэггүй байлаа шүү дээ. Морин урд оруулна гэж чи морин урчуулна гэж манай наашаа явж захтаа надад хэлээл. Тэгэл явж тэр үчи ямар нэг такси макси янз янзын хоёрын тэрэг байхгүй ш. Автобусд суугаал тэгэл миний юу яашаа. Морин урчуулна гэж намайг би ч одоо морин хор гэдэг хөгжмөг дүрсийн мэдгээс зургатаар харж ирсэн шүү. Оройс нь харж ирсэн баг юусэн. Тэгээд ирээ ясан чинь тэр чинь бүр эсэлт мэлсэл дууссан мэлэн хойно хүмүүс хүүхдүүдээ оронтойгоор навцсан тухай үед одоо ч гэсэн бас нэг багштай тэд хүүхдгээд оронтой заачдаг. Тэгээд тэрэн дүүрсэн гэсэн. Тэгээ Аз бол харин баск багш дээр яг холбогдох юм яг тэр өдөр л хэлсэн юм аа. Тэгээд 48 өрөө чи энэ хөгжмийг яг энд нэг коридорт тавт нэг хүүхд тавтаад зогсож байдаг байхгүй контраст хөгжмөг. Тэгээ энэ хөгжмийг чи мэдэх хөөс би мэдэхгүй. Тэгвэл энэ хөгжмийг шалгуулдаг гэнэ. Тэгээ орж ирээд 48-д одоо ингээ яриа сууж байгаа ингээд орж анх шалгалт өгөө. Тэгээд баск багш маань намайг ингээд өөр дээр яг шаа болгож авч авах тийм хөв тавилан яг тэр өдөр шийдэгдсэн юм байна. Тэгээд тэрнээс ч шууд бараг 20-30 ажил болчихлоо шүү дээ. Moral Tamnida, Morson, Moral Tawong, isn't there, on the sailor, on the sailor, on this, isn't there, on the sailor, on the sailor, on this, isn't there, on the sailor, on the sailor, on this, isn't there, on the sailor, on the sailor, on this, isn't there, on the sailor, on the sailor, on this. Oh, snorri for runges and one on your royal Paris and I on the house and others town tales. Or on this when and the chess and boy and which I had the chess and all those also not just some way and that's how one isn't there, on the sailor, on the sailor, on this, isn't there, on the sailor, on the sailor, on this, isn't there, on the sailor, on the sailor, on this, isn't there, on the sailor, on the sailor, on this, isn't there, on the sailor. Манай аав намайг дагуулж одоо юу гэдгийг явж хөгжмөчгийн дунд сургуульд шалгуулж ингэж ороогүйсэн бол би юу ч болоо хэл. Тэгээд өнөөдөр энэ олонний таашаал дандаа алга ташаалтанд ор байдаг. Би урлагийнхны ганц сайхан тэр шүү дээ. Алга ташаалтын өмнө ингээд тоглож энийгээ тайзан дээр зогсчих. Энэ сайхан мэдрэмжийг надтай уулзуулах болцоо гэсэн бол миний аав гэж боддог. Тэгээд энэ чинь би зарим шалгалтын дээр онох, зарим шалгалтын дээр 5 нэмэх аваад явж явах үйл байсан. Тэрүүрийн тухай хүүхдэлм чинь хичээлээ давтахгүй байж байгаа даа. Жохон ингээд магтаад хөөргөд өгөхөөр хичээлээ давтаад 5 нэмэх авч ирсэн дүүх өдөр бол яг энэ англи баг. Тэгээд энэ ангид би яг үнэндээ бол насан туршдаа өнгөргөж явах. Ийм л хөвтэй таяатай, ийм л сайхан хүсэл мөрөдлийн анги маань англи баг гэж боддөө. Тэгээд энэ шатаар бол хар багасаа л гүйж хөөцөлдөд тоглож ирсэн дөө. Тэгээд энэ хоёр давхартай манайх ерөнхий эрдмийн ангинаар ангиуд байна дээ. Энэ дээд 3 давхартай мэргэжлийн хичээлийн ангиуд. Тэгээ нэг давхартай захиргаа концертын заал гэдэг зүйл байдаг. Одоо ч гэсэн байгаа. Еврей байгаа. Тэгээ ер нь бол хамаг сайхан дурсамжууд маань энд л үлдсэн дээ. Энд чинь нэг анги дээр л бол тэгэл ерөөсөө ах тий. Тэгээ нэг ах бол өнөөдөр үг хэлжсэн зөвчөөсөн буруучсан хойших бол байлаа шүү дээ. Одоо бол яг тийм үе байдгүйгүй юу гэдгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ тэр яг тэр ах гэж хүндэлжсэн хүндлэл маань надад яаж эргэж бууж исэн бэ гэхээр одоо ингээ бодоод байхад хүн болвол ах
дүүтэй байх те. Тэгээд энэ хүндлүүлэх ёс Монгол ёс жанжлал нэг нэгийг хүндлэхээр ямар сайхан байдığım бэ гэдэг бол тэр үед л яг тэрүүгээр ингээ хөгжим бүжгийн босгоор алхахтаа хамт надад суулгаж эхэлсэн юм болоо гэж боддог. Хоёрдугаар тэр нь бол хөгжим бүжгийн дунд сургуульдаг тэр чинь 12 3-тай хүүхэд 12 дэх хүүхэд л орж ирж байгаа шүү дээ. Адаг утгах юм бол. Тэгээ 12 та хүүхэд бол тухайн үед эд нөгөө найз нөхдөдтэй тоглоод ирээдүг л өөрчлөх юм шиг л сэтгэл дотроо ингээл те юм яриад одоо би нэг манай нэг найз гэдгийг онгоц бүтээн гэх сони юм яриад идэгсэн. Би тухайн үед бол яг хөөрөөл ингээл идэгсэн. Одоо ингээд бодоход 12 дэх тийм бодож исэн ингээд бодоход одоо бол яг гадаад амьддаг л да. Одоог бодоход бол их том юм үрж исэн байгаа шүү дээ. Урлагийн хүн эхлээд яг ер нь бол яг ингээд цаг хугацааны хувьд яг мэддэг юм дөө. Ер нь өөрөө эхлээд хүн байх хэрэгтэй. Ягаад хүн байх хэрэгтэй гэхээр энэ хүний ур тоглодог учраас. Хүний ур тоглоно гэдэг бол энэ хэн дуртай хүн тоглоод байдаг биш. Энийгээ ягаад тэгэхээр бид бүхнийг харж хүмүүс гоо сайхны таашаал авч ин дээрээс нь үлгэр дөөрөл болж байна. Хэрвээ өөрөө хүн байж чадахгүй бол урлагийн хүн байгаад бол хэрэггүй. Тийм учраас хүн байж ээж бас хүний хүн шиг хайрладаг байж ээж энэ урлагийн гэрүүл багтчихвэл илүү үр дүнтэй, илүү их амжилттай байх хэрэгтэй. Урлагийн хүн болох хувьд ер нь хувь тавилан гэдэг бол яагаад ч өрчилж болдгоо зүйл юм шиг. Би ч бас дундуур нь бас 8 янз янзын хийх гэж үзсэн юм байна. Тэгээд болохгүй юм бол болдгоо юм лээ л дээ. Тэгээд янз янзын юм хийж үзсэн. Тэгээд чи ерөөсөө урлагийн хүн л хичээл. Тэгээд эргээл ерөөсөө яг буух газруудад ерөөсөө л урлаг л. 90-ад оны яг бид хэдийн яг ингээд яг ажлын талбар дээр гарч ирсэн 90-ад оны их 93 онд биш чуулгад орж ирсэн ажилчин болоод ингээд орлоо гэхэд тэр үед чинь нөгөө давснаас өөр юм байхгүй шүү дээ. Яг тэр үед л яаж ирсэн. Тэгээд тоглолт үздэг хүн байхгүй бүр баг нийгмээр шахуу нөгөө ганцгийн 8 гэдэг мундаг юмд явцсан. Тэгээ нэг баахан тоглолцоодог дандаа хаагддаг яадаг зэрэгтэл байхгүй тоглолт хаагдлаа гэдэг. Тэгээ яг ийм үед чинь бол бас хүн юм чинь бас амьдрал тэгэл нэг ихнэр хөөхөд ингээл амьдрал зохиогоод хэлжсэн 95 онд манай охин гараад тэгэл тэр үед чинь янз янзаар орон байртай болох гол үзэл ингээл явж байхад бол янз янзын юм хийжсэн дөө тэгэл бүр арьс нэхий хүртэл зөөгөл ингээл өдөө хадмуудтайхаа нутгаар яваал ингээл явж исэн төв байт. Тэгээд тэр маань тэгээ миний одоо юу гэдгийг өөрийн одоо бас нэг унган зам байдаг юм уу байрныхаа мөнгийг төлчөөл тэгээд би буцаад чуулгад орчиж ирсэн гэсэн. Тухайн үед чинь бол ямарваа нэг юм хийхэд бол өөр ашиг нарай өөр байсан шүү дээ. Одоог бодох юм бол бизнес юм ямарваа нэг худалдаа наймаар эхлэхэд бол ашиг нь ерөөстэй асар хурд орж ижсэн. Одоо бол бас тийм бас хязгаартай юм шиг байгаа. Нөгөө нэг нийгмийн шилжилттэй үеэс учраас хараахан бас яг тэр нь бол бас бүдэг байлаа шүү дээ. Тэгээд амттайгаа талинч юу илээс өгдөг эдний өчлээ тэгээд яг тийм л байсан үе. Одоо ингээд дэлхийн өнөөдөр ардын урлаг гэхэд хөсгөтэй хамтлагч гэдэг юм уу домогж онон гэдэг өнөөдөр ардын урлагийн хамтлагууд өнөөдөр алтан ураг гэдэг дэлхийд бас данстай болоод дэлхийд тоглоод явж сонгодог урлагийн яаж өнөөдөр Ариун Баатар амар төвшин гэдэг өнөөдөр бас дэлхийд данстай болчихлоо. Манай циркийн яаж бас дэлхийн бүх циркэд өнөөдөр манайхан Монголын циркийн жүжигчд маань ингээд өргөдөө явж байна. Тэгэхээр юу вэ өнөөдөр оюуны болон авиасын нэг ундраг бол ерөөсөн Монголтой арай нөгөө Африк, Европ гэдгийг нөгөөдөлөө бодох юм бол арай илүү байдаг юм бол монголчуудын ирч хүчин тэр бол арай өөр байдаг юм шиг л нэгээр харагдаж шүү дээ. Жишээ нь яг би нэг удаа манай ах ингээд урдаас ингээд барилгын материал зөөгөөд оруулж ирдэг байсан. Тэгээ одоо тухайн үе чинь наран туулзах чинь дэнжи мянгад байлаа шүү дээ. Тэгээ дэнжи мянгад би нэг тэрийг ингээд зардаг байсан байхгүй. Тэгээд ингээд ажиллаа хийсэн. Тэгээд бас тэр нь арай их ашигтай. Бас ингээд тухайн чинь бас нийгмээрээ нэг жоох хүнд байсан юм шүү дээ. Тэгээд тэр чинь одоо манай энэ хөгжмөчийн дунд сургууль одоо хөгжмөчийн коллежийн юу их хөгжмийн багш Боожо гэж багш сайн залуу. Тэр үеэр чинь чуулгад хамт байсан. Тэгээд намайг хайж явсаар байгаад зах дээр очиод чи нэг хятад яваад байгаа. Би явж чадахгүй. Чи гадаад явчихад гадаад явчихад одоо тухайн үед ч юм бол одоо урлагаар гадаад явна гэдэг бол бас нэг төр хэрэг байлаа шүү дээ. Чи ингэ яваад хятад руу явчихад хүрээ дээр. Гэл намайг яг агуулхаа төгжүүлэл дагуулж явал буцаагаад хөгжмөр оруулж исэн бас нэг тийм юм байт. Миний хөгжимчин болон чинь ингээд дагуулаа явж явах тэр өдөр бол одоо болтол одоо миний нүдэнд бол харагддаг. Тухайн үед бол автобусанд л явдаг байсан тий. Тэр үед бол бас ажлын нэгэн байсан.
Тэгээ энэ юу бол намайг ерөөсөө бүх насны амьдралыг маань ингээд өөрчилсөн л яг тийм өсөн зөр үүдгийн. Хоёрдугаар яг би найздаа бас их баярлдаг юм байгаамаа. Би бас манайх бизнес хийх гээд ингээд барилгын материал зөөгөл би зах дээр зардаг. Яг юм байж хад бол миний найз чи энэ гадаад яв одоо чи ажилдаа ор гэж намайг бүр зах дээрээс аваад очиж уулзаал ингээд явж исэн. Энэ хоёрыг бол би үзэл их сайхан тодох санаж байна одоо. Буцаад би урлагийнхаа амьдрал руу орж ирсэн. Гарц гэдэг энэ өдөр бид айгүй мундаг яриад байдаг шүү дээ. Гарц гэдэг үг нэг тэгдгийн төрөвч алдчаал, уцаалтчаал гарцал гэж бүх гарцд гэдэг үг бол өөр юм дээр хэрэгэлдэг юмаа гэдгийг чинь амьдрал өөрөө. Надад би ээж аав хоёроо алдчихад урлагийн хатуу бол бас энд байдаг юм байна. Урлагийн хатыг бол ойлгуулж ирсэн үе бол яг тэр би ээжигээ англи руу явах гэж ээжийг алдаад би хөрөөж чадаагүй ингээл ээжээс аавыгаа бас Австралид явж байгаа хандж ирсэн шиг юм байна. Тэгээ энэ маань өөрөө эргээд надад амьдралын үндсэн чинь чиний байр суурь чинь ийм байх ёстой шүү гэдэг л боддог. Тэгэхээр амьдрал бол намайг энд нэг бүр ингээ бүтээл болгоод байна л гэсэн үг шүү дээ. Төгс бүтээл болгох гол ингээл үзээд байгаа юм байна. Тэгэхээр энэ амьдралын баялаг маань өөрөө надад л ингэж нөлөөлж байна л. Тэр сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой. Бас энэ бүтээл бол ягаад тэгэхээр энэ охиноо нэг жил яг жоохон нялх байхад нь гадаадад ингээл уран бүтээлийн тоглолт хийгээл нэг жилийн гэрээтэй явна гэдэг бол асар их хугацаа шүү дээ. Хэдий нэг жил гэж ярьж байгаа боловч. Тэгээд нэг охиноо санах. Тэгээд ер нь бас тэр үед бол яг Солонгос нэг жил болсон. Нөгөө нэг борооны хүлээлтээр чинь бороо орчин тэгээд тоглолт ингээд сэтгэл их гэгэлсэн л өдөр охиноо санаж байсан. Тэгээд даа ялангуяа бид яг тэр үед тэр гэрээн дээр бол би ганцаараа биш эхнэртэйгээ хамт явж таарсан. Тэгээд охиноо нэлэх багт нь ээж хоёр нь хол байна гэдэг бол бас миний охины сэтгэл зүйд ч гэсэн ямар байсан мэдээд. Тэр яг сэтгэл зүйг яг тухайн хөгжмөр гаргахыг гэсэн л надад тэр айгүй сонин. Яг өглөө цайгаа уугаа сууж байгаа л гів гинтэл яг ороод ирсэн тийм бүтээл юм байгаа. Тэгээд тэр бол эхлээд охиныхон дотоод ертөнцийг харуулах, дээрээс нь бас өөрийнхөө санаж байгаа бас дотоод ертөнцийг харуулах. Яг тэр айгүй том хүчтэй л энерги л надад тэр өдөр нөлөөсөн болов уу гэж боддог. Тэр бол яг гол санаа яг юусэн нэг л өглөөний цан дээр л ороод ирсэн асуудал. Тэр би шууд цайгаа яал яг барилж исэн байрлалгаа ороод яг ингээл гол ингээл бүтээлийнхаа юу санааг буулгаж исэн. Ийм л төвхтэй бүтээл юм байгаа. Тэгэхээр бол тэр бол яг тэр сэтгэлийн хөдөлгөөний эмоцоор гэдэг юм одоо сэтгэл тэр нөгөө яг тэр өглөө бол бороо шивэрсэн өдөр байсан бүрхэг яг нөгөө хүн чинь Монгол хүн бол ерөнхийдөө жилийн 360 хоногийн хэдэн өдөр нартай байдаг үлээ тийм яг тийм олон өдрийг ингээд бороотой бүрхэг харна гэдэг бол бас Монгол хүний сэтгэхэд бол их л сонирхол буудаг юм биш. Манай гэр бүлийн хүмүүс маань хөгжмөжийн дунд сургуулийг бас Шансны ангийг төгссөн. Бас гайгүй сурлагатай тийм оюутнууд байсан. Бас л нэг үеийн биднээс оюутан. Тэгээд яг мэрэгчлэл талаасаа гэхээс илүү яг урлагт орснороо би тэр хандлах тэгээд энэ хорвоогийн тоосыг хөдөлгөх охинтой болох ч гэдэг юм тийм ээ. Энийг бидний урлагийн тоонд хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөөл урлагийн юунд ягаад энийг л өгсөн шүү дээ тийм ээ. Тэгээ хөгжим бол өөрөө гоё л да намайг нийгэмд энэ нийгэмд өөрийгөө авчих хүчийг л энергийг л надад өгсөн хамгийн том юм энэ. Тэрийг дагаж л одоо юу гэдэг би гэрүүлээ өдий зэрэгтэй авч явах гэл асар их олон юм л надад өгсөн. Уран бүтээлийг хийн гэдэг бол түрүүн бас би ярьжсэн маш их жаргал байдаг л да. Бас хүмүүс жаргал зовлон байдаг гэж ярьдаг. Миний хувьд бол яг хийсэн бүтээснээ яг тухайн үед бол мэдээж юм шинээр хийж байгаа юм чинь мэдээж саад бэрхшээл байлгүй л яг.
Зүгээр хийсэн бүтээснээ сонсоод ингээд аж аргалаа мэдрээд явна гэдэг бол бас энэ хорвоод ирж мэдлсэний бас нэг том утга учир байдаг юм болоо да гэж би нэгдүгээр бодод юм байна. Тэгээ өнөөдөр бол бид бас гоё өдөр бас ингээд зураг маань нэвтрүүлэг маань зураг авчихсан. Тэр үл ихээр жил болгон цагаан сарын өмнө болдог ерөнхийлөгчийн ивэлдэр зохион байгуулдаг төрийн шагналт Сосор орон найруулагчийн маань санаачилснаар яадаг хамтлагуудын нэгдсэн тогтол энэ жил бол бүр ардын урлагийн наадам гэж өргөжиж зохион байгуулагдж байгаа. Энэ наадам дээр миний 3 бүтээл цоошин бүтээл тоглогдож байгаа. Яг ийм сайхан өдөр бол бас бид зураг авч байгаа. Би айгүй их бэлгшээж байна. Харин юу яадаг би түрүүн бас хэлжсэн яг ертөнцөөс тасраа авчиж байгаа юм шиг сэтгэл төрдөн шүү дээ. Одоо хүмүүс тэгэхээр бол бас нэг сониноор ойлгох болов гэж би бодож байна. Би миний хувьд бол ингэдэг маш олон бүтээлүүд бол намайг нойрог онуулж ирсэн бүтээлүүд би тэр бол морин өөрийн концерт ч юм уу тий манай ятгын концерт миний өөрийн зохиосон ятгын концерт ч байдаг юм уу. Тэгэл энэ бүжгэн жүжигтэй даалангуйн том бүтээлүүд дээр ажиллахад бол нойрог онох бол энүүх юм. Тэгээ энэ бүтээл маань амжилттай болоод тоглогдоход тэгэл нэг орчноос сасраа явцлаа юм шиг л. Би өөрийгөө яг хүн болж төрсөн яг мэдрэмж яг тэр үедл гардаг шүү дээ. Би л одоо хөвдөө тэгж их томоор төсөөлдөг байж магадгүй юм. Ер нь бол яг их л сайхан мэдрэмж төрөндөө тэр хэдэн өдөр нойргүй хонсон асуудал бол яг тэр момент л алга болж байна. Тийм сайхан мэдрэмж төрдөг гэдэг юм байна.